За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ юу ярих гэж байгаа гэхээр өнгөдөө энэ Battle Royale гэх тоглоомын тухай түүхийг нь та бүхэндээ хуваалцаж ярина. Тэгээ яагаад би энэ Battle Royale гэх энэ хүү тоглоомны түүхийг та бүхэндээ би ярихаар шийдсэн бэ гэх юм бол ерөнхийдөө яг өнөө цаг үеийн улс төрчид ялангуяа энэ тоглоомын түүхийг ерөнхийдөө маш сайн сонсох хэрэгтэй байна. Ерөнхийдөө улс төрчид ч гэхгүй юу нар дэрэгдэж гэсэн тоглоомын түүхийг мэдчихэж тодорхой хэмжээнд бас зөв зам руугаа явах юм байна гэж би өөртөө бодсон. За тэгэхээр ерөнхийдөө энэ тоглоомын түүх ерөнхийдөө хэрхэн эхэлдгийг одоо бүгдээр харцгаая. Би одоо та бүхэнд энд бол Kenji Journey гэж байгаа. Энэ бол ерөнхийдөө Японы түүх. Японы удирдагчийн аялал гэсэн үг. Нэг тиймхүү Quebec Journey би ерөнхийдөө бол монголчуудын түүхээр санаа авсч хийгдсэн болов уу гэж би одоо бодож байгаа. Энэ Battle Royale тоглоом. За тэр Япончуудын түүх рүү н одоо эхлээд оръё. За тэгэхээр Япончуудын түүх рүү оронгууд энэ дээр ингээд гарч иж байгаа маа. Энэ дээр юу гарч иж байгаа гэхээр энэ Kenji гэмэх залуу хүү гарч иж байна. Тэгээд өөрийнх нь өвөг дээдс буюу аав нь ерөнхийдөө бол урд нь яасан гэхээр чөтгөрүүдтэй тулдаад серпент каланыхаа төлөө байлдж хагаад серпент Япон улс ерөнхийдөө нэг юм хоёр аваг аймаг болчиход байгаа байхгүй. Нэг нь серпент калан, нөгөөх нь тэ одоо хуучны одоо юу гэдэг юм бэ? Драгон калан, луу калан гэдэг юм хоёр аваг аймаг ерөнхийдөө Японоос хуваагдсан түүхийг харуулж байгаа. Аав нь болохоор серпент буюу тодорхой хэмжээд нөгөө нэг либералуудаа орчин үед жоохон либералуудаа жоохон төстөө овг юм уу да ардчилсан нам дээр үед ардчилсан нам байсан бол сүүлийн үед либерал болж хувираад дээр үед ардчлал гарч ирж гин гэж хэлээд тэгээд тэр ардчлалын чинь буянгаар цааталт нь баахан эдийн сургуулиуд манай Монголын төрийг самраад 30 жилийн турш самарсан шүү дээ. Одоо ахаад дээрэс нэмээд ямар хүмүүс гарч ирж байгаа гэхээр миний харж байгаагаар либералууд гэсэн хүмүүс ахиж бас нэг залуусыг үдирдэж гарч ирэх гэж бас нэг тийм ордлого хийгээд байна гэж би одоо хардж байгаа. За тэгээ энэ дээр яг юу харагдаж байгаа гэхээр аавынх нь кланых нь хүмүүс өө чи тэрний клан чи шинж Kenji юу чи Kenji чи хэнийг сонгооч шийдээрэй гэж хийж байгаа. Тэг би одоо энэ чээс би одоо хэнийг чухамдаа сонгох гэж байгаа гэхээр энэ чээс хардаа ингээд ингийн ард ирдүр ингээд сэлэмтэй далаагаад ингээд дайраад байгаа энэ улаанууд нь талаар аавынхын төлөө хүн баггүй. Тэг би нэг аавынхын төлөө хүмүүсийг энэ хэрцгий хүмүүсийг дагах уу айлсвал энэ тариачин энэ гал унтраах гэдэг байшингаа аврах гэж зүтгэж байгаа энэ энгийн ард иргэдийн талд орох уу гэдгээсээ л ердөөсөө хамаарад хамгийн эцэст нь аав шигээ хүү аль эсвэл тийм үү аавыг нь алсан хүмүүс алсан тэр чөтгөрүүдийг ялаад төгсгөө гэдэг сонголтыг бүр ихэндээ хийчихэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл та хэрцгий энэ хүмүүсийг сонгох юм бол хэрцгий энэ улаан тийм аавхаа энэ одоо над болж байгаа либералууд хуучин ардчлал гэж ярьдаг байсан хүмүүс одоо үед либералууд гэж бас өнгөцсөө өөрчлөлт бус гарч ирж байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд энэ хоёрын аль нэгийг сонгосончлоход та эцэст нь та өчнөө олон замыг туулан зав. Өчнөө олон улс өвдөг эзлэн ялна. Тэгтээ эцэст нь та хамгийн эцэст та яг ялах уу ялагдах уу гэдгээ та хамгийн ихний сонголтоор та шийдчихнэ гэсэн үг байхгүй юу. За тэгээд одоо ерөнхийдөө яг түүх рүү оръё бүгдээрээ. За тэгэхээр энэ тэгэхээр одоо бүгдээрээ шууд түүх рүү оръё л да. Тэгэхээр энэ дээр яг юу болж байгаа юм бэ гэхээр за энэ дээр ингэчээ Battle Royale-мас яа серпент movie гэж шууд серпентийн кино руу бүгдээр ингээд үзээд эхэлчихэл та. Тэгэх юм бол серпент The Serpent Clan fighting as one again. Serpent like old times. Like old times гэдэг жаа хэвчээ энэ одоо чинь яаж байгаа гэхэл ингээд дайснуудын
Одоо энэ дээр би одоо чинь ингэж штэ энэ дээр одоо татварыг нэмэх нь зөв, Шинжаагийн татвар нэмэх нь зөв мөв гэдэг энэ отомото амар ууралж байгаа юм. Одоо түүх гарч байгаа байхгүй юу? Дөнгөж ихнээсээ ахуулаад амар Кенжи энэ чи юу гэж It's been a long time at олон уулзаагүй удажээ гэж чи том болжээ Why гэж are you attacking Shinja's men? чи яагаад Шинжаагийн хүмүүс рүү би тэр чиний аагийн хүмүүсээс татвар такс тоглуулад байна everything тэр бүр маш их хэмжээний такс цуглуулад биш одоо татвар цуглуулад татвараа нэмээд байна гэж байгаа байхгүй юу? А тэгтэл муу талаар нь ажиллахлаар шууд эсэргүүцэл уурлал ажилчдаас тэд татварыг цуглуулах нь зөв үү? Шинжаагийн ярьж байгаа зөв үү? Шинжаа бол те Ахмад гэж шууд ингээд энэ сайн хүнээ эсэргүүцэл айгу хатуу харгис хэрцгий замаар гэж байгаа байхгүй. Тэгээд зэвсгүүд нь яг юу юм гэхээр дандаа ингээд шин буу зэвсэг болоод эхэлчихсэн заа энэ Шинжаагийн энэ юугаар кланаар явах юм бол одоо аавынхаа энэ хуучин удирдахжсэн одоо юу гэдэг чинь те надад бол жоохон хуучин ардчлал гэж хүмүүсийн тархийг угаагаад гарч ирээ тэгээд дараад нь нөгөө нэг ардчлалын нэрийн дор ахаад нэг баахан одоо юу гэдгийг те эрдэнэ сурлалцууд төрийг бариад бүр Монгол улсыг зүгээр самбарлаа штэ сүүлийн 30 жил. Урд нь бол баг тийм одоо юу гэдгийг согтуу хүнч годомжинд харагддаггүйсэн гэж байгаа штэ. Тодорхой хэмжээнд яг дарамт байсан юм шүү. А гэхдээ улс үндэстэн бүр арай л ингэж амар дарамтлуулааг байх гэж би бодохгүй. Мэдээж хэрэг хуучныхаасаа хүмүүс нэг юм их жоохон анзаараад ойлгохгүй юм шиг надад санагдсан. Юуг анзаараад ойлгохгүй юм бэ гэхлээр ингээд тэг хуучин үнсгэлэн байсан тийм байсан. Хуучин дэлхийн нийтээр үнсгэлэн байсан байхгүй. Одоо үед бол яаж чадлаар дэлхийн нийтээр үнсгэлэн биш болоо дэлхийн нийтээр хөгжиж штэ. А тэгэхэд манай Монгол улс бол дэлхийн нийтээс хөгжлөөсөө дорж байгаа. Урд нь дэлхийн нийтээр угаасаа үнсгэлэн байж байгаа үед хятад Орос адилхан л тийм юу байсан байхгүй. А тэгэхдээ одоо яаж байгаа гэхээр хятад улс бүр амар хөндөр хөгжилтэй болчихсон. Монгол улсын хөгжил бол бүр тэр доор хоцорсон байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр ардчилсан намын яг үг хэлэх хэрэгчлөө мөлөө гэдэг нэг зарим нэг жоохон үнд зүйлсүүд нь таалагддаг л да. А гэхдээ зарим зүйлсүүд нь жоохон хитрхи их тарих угаалт явуулаад байгаа шиг санагддаг. Тэгээ одоо яах гэж байгаа гэхээр либерал гэж ахаад бас нэг юм гарч ирээд бас хүмүүсийн тархийг угаах гэдэг юм шиг надад бас тийж санагдаж байгаа байхгүй юу. А ерөнхийдөө энэ 30 жил төрийг самсан хүмүүсийн ахаад хойж үе дууд нь ахаад либерал гэж гаж ирэх гээд байгаа юм шиг надад жоохон тиймхүү жоохон санагдсан. Тэгээ тэр нь жоохон бүртлгүүтэй тах шиг байна уу да гэж би одоо харж байгаа азуулж. Тэгээд ерөнхийдөө одоо үед сошиал орчин хөгжсөн хүмүүс үнэн түүхийг тодорхой хэмжээнд бас мэддэг болж эхлэв дээ штэ. За тэгээ энэ дээр ингээл те серпент кланаар явуулахаар ийм зэрлэг болж эхэлж байгаа байхгүй ерөнхийдөө бол. Шууд дандаа ингээл тушаагаал амар харгис хэрцгий яриад одоо нөгөө манай нэг хин байдэн штэ нөгөө хинтэй жоохон төсөөтэй яриад нөгөө хин гэдэг үлээ Нимбаатар үлээ Нимбаатартай жоохон Нимбаатар чинь нөгөө нэг амар омогдоол те тэнд тэгж ингэж ингээд хотын Нимбаатар л те Нимбаатар чинь амар ингээд дандаа ярих толонд бүртээ ингээд те тушаагаал жоохон харгис хэрцгэд үйдэн штэ жоохон тиймэрхүү яриатай гэд нэг ойлгоч болно заа. А тэгээд татварыг нэмэн тэг нэг либералууд чинь саяхан нөгөө нэг те өвчтөө те ядарсан ард иргэд те өвчтөө ард иргэд нөгөө нэг юу хитрхи их үнэтэй цахилгаан хэрглэж ингээл цахилгааных нь мөнгө нэмэл эдний юу айгүй хямдхан байна юу дүүлээ. А эрүүл мэндийн татгал айгүй хямдхан байна. Бид нар ядарсан
зовсон ард иргэдийн эрүүл мэндэд бид нар нэг цөөх хийдэн хүмүүс төлмөргүй байна. Энийг нэм гэл тэгж байгаа штэ либералууд. Яг тэрнтэй жоохон төсөөтөө ингээд надад санагдаж байгаа байхгүй юу? За тэгээд сүүлдээ ингээд дайн хийж байгаа байхгүй юу? Ингээд гацаах ингээд дайн хийж байгаа. Тэгээ одоо энэ дайнд нь юу шилж байгааг та нар харна штэ. За тийм бол одоо та нар харж байна. Glorious. Яалалт гинэ. Glorious гэдэг нь гайхамшигтай яалт гинэ. It's like old times. Энэ яг л хуучны цаг үе шиг серпент клан ахин нэг The яаллаа serpent гэж. clan fighting as one again. Like old times. Яг л хуучны цаг үе шиг гэл бүр ингэж байгаа байхгүй. Ингээд тэр цааталт нь ингээ хэсэг газрыг шутааж устгаж хичээд тэгж байгаа. Тэгэхэд драгон кланаар нь гэрээ явна штэ. Тэгээ драгон кланаар зүг явах гээд үзье л та. Драгон кланаар нь тэ одоо юу гэдгийг тэ яг Японы яг тэр уламжлалаад дагсан тэр овг амьгаар нь зүгээр ингээ яваад үзье л та. Тэгэх юм бол бүх ярианууд нь ингээд тэ арай зөөлөн байгаа. Арай зөөлөн тийш яригдана. The wolf clan has moved. Тан He would have. How has the swan spool survived? арай зөөд нь тушааж мушааж ярихгүй байгаа сте энэ яриа мөрөнд хамаахгүй зөөлөн ингээд тушааж мушаагаад харгис хэрцгий идэ дарангуй шиг ярихгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө серпент кланаар наавынхаа энэ кланаар болохоор амиггүй тушаагаа зандрангуу тэгээ те айгуу тийм харгис хэрцгий татвар нэмсэн тиймэрхүү байдалтай яваад байгаа байхгүй. Харин драгон кланаар нь юу штэ нэг ард иргэдтэй туслаад ядарсан зүдэрсэн ард иргэдтэй туслаад ингээд явхлаар яриа татвар хүртэл багасгаад ингээд шал ондоо тишгээ ярин хүртэл зөөдлөн Way while тишгээ those clans in town. шал ондоо тишгээ Garrett's явж always байгаа. favored those foreigners over his own people. Тэгэд одоо та нар чинь яг одоо энэ ярианаас харчихсан. Яг адилхан ингээд бүх улсуудыг ингээд эзлээ явж байгаа. Адилхан. Гэхдээ энэ дээр явж байгаа айд эдэн дуут дис гэж бас би өмнө хүсээгүй гэж байгаа энэ дээр. Every death here today say if true. Энд өнөөдөр нэг үхэл болгон хоёроо аварж байгаа шүү No дээ one өнөөдөр. could ask for more. Бид This land never changes. энэ наралд хизээч өөрчлөхгүй нэ би ийм юм болохыг I'll хүсээгүй be гэдэг. right with you as soon Устгаж as I rid хайчаад. my town of these. Одоо чи I би didn't want. ийм дайн болохыг хүсээгүй би үүнийг хүсэхгүй байна гэд ингэж хэлж байгаа Here байхгүй. today save true. No Тэгээд энд бид илүү олныг аварж байгаа шүү дээ гэд ингээд чудраг ёсоор явж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө одоо юу гэдгийг те аав наах хэлээд ингээд өвчөж байгаа шүү дээ. Аав нь одоо юу гэдгийг те өвснэг та нар өөрсдөө гэд мэдж байгаа шүү дээ. Одоо юу ч гэмээр юм дээ. Энэ да яачаад юм да. one could ask for more. This land never changes. За тэгэд сүүл рүүгээ яаж байгаа юм гэхлээр You're doing this. энэ хэн болохоор жинхэнэ луутаа I'm not уулзаад my father. жинхэнэ би эцэгээ биш гэж байгаа хэвээр энэний та нараа одоо юм хэлж байгаа. From the deep. The Lord build a village this close to the spire. За одоо ингэж харуулъя л та. Why does the son of the serpent Яагаад серпентийн хүү энэ газар хурж ирүү гэдэг ингэ асууж штэ. I seek your wisdom, ancient one. your father rejected? Чиний аав надаас татгалцсан гэж байгаа From the штэ. day he was born, the Did darkness kept him from the light. Лайт Are тий. you different? Чи өөр юм уу серпентийн хөө гэж асууж. Энд чинь I'm одоо not my серпент. father. Би бол эцэг биш үү дээ гэж байгаа. Би эцэг шигээ биш ээ гэж байгаа. What are I want to heal the damage my family has done to the land.
I want Би to энэ газар end this нутгаар би энэ дайныг дуусгахыг хүсэж байна гэж байгаа байхгүй. Not what you are. I can do it if you help me. Хэрвээ чи надад туслал би чадна гэж байгаа. Show me what you can do. Тэгээд түүл чи надад ганцаараа юу хийж чадхаа харуул. And I will answer your question. Тэгвэл би чамд хариултыг нь хэлнэ нэгэд тэгж байгаа байхгүй. Тэгээд эцэст нь энэ яаж байгаа гэхээр энэ ийм ганцаараа ингээд юу чадхаа харуулад ингээд энэ луунуудаас уулзаад ингээд те явж байгаа. Тэгвэл энэ серпент гэдэг энэ харгас хэсцгий замаар нь юм штэ те. Тэгвэл хүмүүсийн татварыг нэмнэ. Тэгээд дээрэс нь те хоошны цаг шиг гээд баярлан юмнуудыг устгаснаа дараа тэгээд сайннаар нь явахад луутаа уулзж чинь тийм үү? Сайнны зав бол гэрлээд санийг дагуул те сарны гэрэл гэдэг шиг те лууныг гэрэлт мэрлэхэд бүр аюу гэрлийн хүчийг сүлдээ олж авсан заяа. А тэгэд муу замаар нь явсаар яж байгаа сүлдээ гээд өөхөсөд зомби, некромансер, гэх мэт ийм энэ заваан хүмүүстэй уулзаад бүр ингээд бүр өөрснөө ингээд чөтгөрлөг болж хувирж байгаа байхгүй. I'm looking for it. Тэгээд нэг аавынхаа нэг энэ нэг жижигхэн нэг хоорб гэсэн нэг энэ жижигхэн хүчний хойноос яваад тэгээд дээрэс нь одоо энэ дээр та нар ингээд харах юм бол тийм үү нэг цэрэг хүрээ ядраад унахад шууд буудаад унахчдгийг бүр аюу зэрлэг өөрийнхөө үнийг штэ өөрийнхөө үнийг зүгээр буудаж унаа гэд боддоо та нар. They are many, and we are few. Perhaps we should withdraw. Never question me again. Энэ буу муутай болоод эхэлж байгаа. The key to victory. I made some new friends while I was away. Тэгэд энэ баатар нь хүртэл аюу муухай заяа. Энэ нэг буудаа гэдэг энэ баатар хүртэл уруулж байгаа. Энэ баатар нь яад юм гэхээр боолчилдаг. Ажилчдыгаа зодож ташуурдаж хурдан ажиллаулдаг тийм хүчээр хурдан ажиллаулдаг гэхгүй аюу тийм балиар аргаар хурдан ажиллаулдаг тийм баатар баатартай. Энэ муутлаар нь явахлаар дандаа балиар баатруудтайгаа нэгддэг гэхгүй. Тэгээд дээрэс нь ядарсан ажилтайгаа зүгээр буудаад талчдаг. Айгу хэрцгээ. Can't you see? He's turned on his own. Тэгэд энэ ерөнхийдөө монголчуудын түүхтэй монголчуудын энэ Wolf клан ерөнхийдөө монголчуудаа төстэй монголчуудаас хийгдсэн бахмаа л та. Тэгээд сайн муугаар нь явахлаар монголчуудаа тулдаад хамгийн сүүлчийн бот монголчууд болчих хувираад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь юугаа ялч чадахгүй, харанхууг ялч чадахгүй. Өөрөөсөө баг харанхуун талтаа нэгдэж мэгдээд баг бүр үтгснээ өөрөөсөө харанхуй талт зүйлдээ ялагдаад тэг төгсдөг байхгүй. Одоо та нар ингээ харах юм бол дандаа ингээ некромансер одоо энд чинь те одоо гинцээ гарч ирэх гэж байна. Одоо энийг та нар хараа. Одоо энд ингээ бүдрээд унаа штэ. Энэ хоёр дахь удаага боллоо. Наатаха ал гэж шууд буудаад шууд ингээд ажилчнаа ингээд алчиж байгаа байхгүй. Why are you so eager to Айгу харгас хэсгээ ууч гэж байгаа байхгүй энэ дээр энэ түүхүүд дээр. You must not shed Тэгээд дээрэс нь лам нарыг алаад хүчээр лам нарыг өөртөө ажилуулад бүрстөө wait? нинжатаа уулзаад Better. тэгэхээр одоо Let's skin the rest of these scruffy wolves. одоо энэ чинь яг энэ жинхэнэ чөтгөр нь энэ монголчуудын энэ арталтай хүчийг ингээд авчсан гэж санагдаж байна. Dead one. Тэгээд одоо энэ чөтгөр нь одоо зөвсөлт нь амилж байгаа хөөхгүй. Одоо юу ч юм юм дэ тийм ээ. Жинхэнэ даркнес нь нинжа. So is yours. Look, Энэ аавыг нь алсан одоо юу гэдэг харанхуй шүү Are дээ. you? I am the Nighthold. I am the dark. Би бол харанхуй гэж I'm байгаа. not afraid of the dark.
би харанхуугаас айхгүй гэсэн ч гэсэн харанхуугаас айгаад тэгээ харанхууг ялч чадахгүй төгсөн одоо та нар энэ хичнээн санитар найт болтыг авсан ч гэсэн найт бол дуусчихгүй их. За одоо энэ найт болтыг өгч штэ энэ дээр. За найт бол өгсөн ч гэсэн тэгээ хаалгаад өвч учир нь алж чадахгүй байхгүй юм чи. Your time is past. I am always here. I'm always here гэж You don't байна. belong here. Чи энд харьяалагддаггүй гэж байгаа. Тэгстэл тэр цаатаас нь монголчуудын нөгөө Крэбек гэдэг хамгийн том бот байна. We are always here гэдэг хичнээн авлаад нэмэргүй дахин амьлаад байна. Энэ I am Genji, Lord of the Serpent Clan, and my ancestor broke the world. For 2 centuries, my people hid, praying for the dragon's protection. But the dragon was only бат дараагийн бол зөвхөн домог байсан, худлаа түүх байсан гэдэг энэ буруу замаар явчаад өөрийгөө зөвтгөөд хит юм ингээд өнгөрч байгаа хөө. Тэгээд байнгын харанхуугаас айгаад үлдчихэж байгаа хөө. with the traitor Atomo. We are purified at last. It's time to make the shadows afraid. Харанхуугаас айх цаг үе ирлээ гэд ингээд төгсөж байгаа хөөхгүй муу талаар нь яваад. А тэгвэл сайн талаар нь явахлаар одоо яаж төгсөж байгааг харъя л да. Тийм үү? Одоо сайн талаар нь явахлаар ямар ч тийм зомби момбитой уулзахгүй. Цэвэр луу муутай уулзаад луугаас хүчийг нь аваад өөрөө гэрэл гээгээ болоод төгсдөг байхгүй. Without the orb, how do I repair the damage my clan has done? You are the serpent. Become Чи могоо биш чи луу болох ёстой гэж байгаа байхгүй одоо энэ дээр. You are this evil and defeated as Terran. чөтгөртөө нүрт тул тэгээд ялан What тэл evil? гэж байгаа байхгүй. Have faced it before. Чөтгөртөөгөө нүрт тэгээд түүнийг ялан тэл. Where will I find you? I am always. Яг адилхан гэрэл гэгээч гэсэн адилхан харанхуй үргэлж байдаг бол гэрэл гэгээч гэсэн бас би ч бас энд үргэлж байгаа гэдгийг сануулж байгаа. Гагцхүү хүн юу хайн түүнийг олно гэж байгаа байхгүй юу? Нөгөөт чинь өөрөө чөтгөрийн хүчийг эрэлхийлж хайснараа нөгөөт нь тэр чөтгөрийн тэр некромансер үхсдэг амжилтыг тэр хүчийг хайж авсан бол юу гэрэл гэгээг харанхуйг нөгөөт нь хайснараа харанхуйг олж нийсэн бол энэ гэрэл гэгээг хайснараа гэрэл The гэгээг dragon's time is over. We shouldn't have gone to him. тэгээд одоо ингээд үзье л да. Одоо нөгөө нэг серпент эцэст нь яаж байгаа юм гэхээр энэ серпентийнхаа баатартайгаа тулалдаад Send in. одоо Food та and house them in the supply tents. одоо энэ яриг нарт энэ сайн талаар нь явж байгаа шээ за. Wolf refugees. They're finished. The Lotus has beaten them. Лотус Give тэр them food and house them in the supply tents. тэдэнд хоол өг тэднийг And we trust жижиг them. The тэднийг wolf авар clan гэж байгаа isn't шүү the дээ. enemy anymore. Волк болом одоо бол дайсан байхаа болсон There's гэж байгаа still the байхгүй. Lotus to fight. Look here. The Lotus crushed the last wolf resistance Гэтэ in бидэнд mountains. одоо ч гэсэн They лотустай now дуулах. control all the Сайн талаараа явахлаараа хятадтай жоохон төстэй заяа. Энэ лотус клан гэдэг аглан хятадтай жоохон төстэй заяа. 4 овг аймаг байдаг заяа. Одоо би та нарт харуулъя. Энэ дээр ямар овг аймаг байдаггүй гэдгийг би одоо харуултаа. Энэ дээр ингээд лотус, волф, серпент, драгон гэдэг энэ 4 клан байгаа байхгүй. Лотус клан бол ерөнхийдөө жоохон хятадтай төстэй заяа. Волф клан бол ерөнхийдөө монголчуудтай төстэй гэж ерөнхийдөө ойлгочихлоо. Тэгээд сайнаар явхлаар, сайн талаар нь явхлаар хамгийн эцсийн дайсан лотус буюу хятад төстэй устдаа тулдаа төгсөж байгаа. А муу талаар нь яваад төгсөн шүү дээ. Тэгэх юм бол волф буюу монголчуудтай
хамаатай эцэст нь дайсагналтай төгсдөг байхгүй юу? Ерөнхийдөө бол тэгээд ойлгочих болно. Яагаад би Лотусыг жоохон хятадтай төстөө гэд ерөнхийдөө яриад байгаа юм бэ гэхлээр Лотус кланы цэргүүд нь ерөнхийдөө хүчийг яг яаж олж авдгийг одоо би та нарт харуулъя л да. Чи тэ Лотус ажилчныгаа идчихдэг байхгүй юу? Scoundrels! Идчихэж нэгээ барьж идчихэж хүч олж авдаг тийм нэг хятад ч нэг хэсэг нэг үнсгэлэнд нэрвэгдээд яажсэн гэхэлэр нэгээ үгснэгийг идчихэж жоо амьд үлдсэн тийм нэг хар бараан түүхтэй штэ. Жоо тэрнтэй төстөө юу юм бэ гэхэлэр хятад ч бас юудаг үлээ төрөөгүй хүүхдийг лөө ураг мургийг идэж мэдээд тэгээ хүч орно гэдээ идэд идэх штэ. Тэрнтэй төстөө юу юм гэхэлэр нэгийг агаалж идээд скил хүч чадал авдаг байхгүй цэргүүд нь. Тийм болохоор жоохон хятадтай төстөө тэгээд жоохон хор мор бас найруулгатай айгүй төстөө тим клан байхгүй Лотус клан гэдэг нь. Энэ Лотус клан ерөнхийдөө нэг жоохон тим хүүд байхгүй. Тим болохоор тийм Battle Royale Wolf клан гэдэг нь болохоор чинь тодорхой тийм жоохон байгальтайгаа зөгцсөн тэг бөө мөргөл сөргөлтэй. Тэг яг Азиудыг энэ тоглоом ерөнхийдөө харуулсан болохоор Азиудаас хин тийм бэгүүл ер нь монголчууд шүү дээ. Тэгэхээр энэ Wolf клан бол ерөнхийдөө монголчуудаас санаа авч хийсэн тийм клан шиг надад санагддаг байхгүй. Тэгээд монголчуудын сүлт тэмдэг уусаа чон штэ тийм үү. Тэгээ ерөнхийдөө энээс жоохон монголчуудаас санаа авч хийсэн юм шиг санагддаг. За тэгээд одоо дараагийн кланаараа үргэлжлээд түүхийг үзэл та тийм үү. You should have warned us. Тэгээд энэ дээр ламнар өөрийнхөө хүчин ламнарыг авраад өөрсдөө талын лам баатартай болж хөрж байгаа. Энэ л хар цагаан ин янг хоёрыг хослуулсан байгалийн тэнцвэрийг хадгалах зорилготой тийм баатар байхгүй. Тэр энэ баатар өөрийнхөө саналаар энэтэй ингээд Кинжитэй хэлсэд хэлж байгаа байхгүй. За энэ болохоор ерөнхийдөө хятадтай төстэй жоо Лотус клан гэдэг тийм Лотус уу гэх юм байна. За тэгээд эцэст нь дулаад төгс. За одоо харж байна. Энэ Лотус кланы хажууд яваад байгаа энэ нинжагаа. Энэ нинжа хин бэ гэхэлээ Senator Dark буюу харанхуй эзэн баггүй. Ерөнхийдөө бол тэгээд ойлгочих болно. Харанхуй тэр Darkness гэдэг нь. Тэгээ энийг одоо ерөнхийдөө устгах нь. Энэ Кенжигийн нөгөө аавынх нь орб байдаг тэрийг амханд тэр хүчийг амханд Лотус өөртөө харанхуй хүчийг амханд авч чадчих واخгүй юм хятадуу хуу боссууд нь. Тэгтэл Кенжи яаж байгаа юм гэхээр өөрөө хүчийг нэмээд авцсан өөртөө. It's begun. The Lotus are using the orb to rid themselves of corruption. The dragon is right. Логийн зүг байж гэж байгаа Well, байхгүй. you said the orb doesn't matter. Their belief Гэтэ is чи now. орб хамаагүй үзсэн шүү дээ гэж. Орб үнэхээр хамаагүй гэдэг байхгүй. Одоо Кенжи Yes. яах вэ гэхээр хүчийг өөрөө Free of corruption. Now I am whole.
Зүмэт буюу ерөнхийдөө Лотус кланы хамгийн хүчрхэг боссыг одоо устгаж байна. За одоо кинон эхэлнэ. Their time is Одоо л дэлхийн яг хамгийн хүчрхэг нь энэ хамгийн хүчрхэг дайснаа бол дарсан. Гэхдээ харанхуйг дараагүй. Өөрөөр хэлбэл аавыг нь алсан тэр харанхуй хүчийг дараагүй. Одоо яг харанхуй хүч гал ирж штэ. Чи хин бэ? Чи хин бэ? You and your kind died centuries ago. Чиний төрөл хэдэн зууны өмнө өгсөн байх хэрэгтэй шүү дээ. Танаа чамайг алаа эсвэл үгүй би энд үргэлж байсан гэж байна. Одоо ингээд Forget orb тэр orb гэдэг тэрийг become the dragon суул гэж аах. Аав нь тэр орбын ордоос өгсөн шүү дээ. Өөрөө гэрлийн хүч болж байгаа гэж байгаа байхгүй. Эцэст нь become the dragon болж хувиргээд. Ер нь бол ганцхан хятадууд бол тэр луун шүтгтэй биш тийм. Ер нь ганц тэр чигээр одоо луу шүтдэг байсан шүү дээ. Монголчууд ч гэсэндээ өөрснөө яадаг байсан бэ гэхлээр хөхлөөг шүтдэг байсан гэж байгаа шүү дээ. Дээр үед монголчууд ч гэсэн лууг шүтдэг байсан. Гэтэл сүүлийн үед л зөвхөн хятадууд луун шүтгэхтэй мэтэл харуулах гад зориод байгаа болохоос үүндээ манай Монголоос ч энэ лууг дээдэлдэг юм магадгүй дэлхийн дахин төгсөн байхыг ч үүсгэх аргагүй шүү дээ. Цаг дараад бол тийм ээ. Тэгэд эцэст нь яаж байгаа гэхээр энэ харанхуйг өөр устгаад өсөж явах. Өөрөө гэрэл болоод өөрөө луун шиг болоо өөрөө луун хүчээр өөрөө гэрлийн хүчээр өөр харанхуйг тэр чигээр нь устгах гэж байгаа байхгүй. Харанхуй чөтгөрийг хүчийг ерөнхийдөө өөрөө тэр чигээр устгаж эхэлж байгаа. Гэржийн хүчээр өөрөө тэр орд морд гээд нэг хүчний хөвсөгийг хаагаад байгаасаа илүүтэй өөрөө бүр амар төгсөрсөн хүчтэй болж байгаа гэж байгаа байхгүй. All hail the dragon! The darkness will always be out there, trying to make us afraid. But we'll hide no longer. We face the future, a united land. I am Kenji, Lord of the Dragon Clan. It's time to make the shadows afraid. Одоо харанхуй биднээс айх цаг үе ирлээ гэж байгаа байхгүй. Түнс харанхуйгаас айх цаг үе биш. Харанхуй биднээс айх цаг үе гэсэн гэж хэлж байгаа. Ингээд хүсэж байгаа. Аавынхаа өөрөөр хэлбэл алсан тэр чөтгөрүүдээс өш онзон гарах хангалттай чадaltaй болоод ингээд хүсэж байгаа. Ер нь бол энэ дээрээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ кинон дээрээс юу хэлэх гээд байгаа сайн замаар шивжиж харанхуйг даунт хэлжиж хүн төрлөختөн хүчрхэг болж аз жаргал төрнөхөөс ш муу замаар яваад тийм үү серпент те харгас хэсгийн замаар яваад юунд ч хүрэхгүй эцэст нь та чиний олон өмнөийг ялсан ч явсан гэсэн эцэст нь та аавынхаа замдлаар яваад адилхан үхээд төсгөөс өөр хитрхгүй гэдгийг л энэ түүх ерөнхийдөө харуулж байгаа. Маш гоё эртний тоглоом л доо. Тэгээд энэ тоглоом яад юм бэ гэхээр үзүүлэлт маш бага шаарддаг болохоор ямар ч компьютер дээр ажиллаж болдог тийм тоглоом байгаа. Тэгээд энийг та бүхэн жоон тоглоод үзээрэй. Тэгээд түүхийг нь гол нь ингээд өөрснөө уншаад орчуулад үзээрэй. Тэгэх юм бол маш гоё түүхтэй тоглоом шүү л гэж хувьдаа хэлэх гэсэн. За тэгээд энэ хүргээд ерөнхийдөө энэ бичлэгээ өндөрлөе дөө.